За сайн байна уу? Анх 2020 оны 3 сарын 2-нд одоо дэлхийн нийтэд коронавирусын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор манай эрдэнэтийн тэмчнэр бол хамгийн одоо ихэнд бол дайчлагдсан ажилласан байгаа. За одоогийн байдлаар бол 741 эрдэнэтийн тэмч бол дайчлагдсан ажилласан байна. За энэ эрдэнэтийн тэмчнэр бол анх дайчлагдсан ажиллах байранд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үзлэг онцлог эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол за одоо дотооддоо халдвар гарсны дараа бол орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил мөн сайн дураараа одоо нэг өрх нэг иргэн шинжилгээнд хамруулах ажилд бол дайчлагдсан ажиллагдаад байна. Мөн сайн дураараа бас ажиллаж байгаа. За одоогийн байдлаар бол Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас бол 380 орчим сая төгрөгийн цалин бол шийдэж өгсөн байна. Мөн одоо 68 сая төгрөгийн урамшууллыг бол олгосон байна тий. Тэгэхээр эх оноо одоо 1 сарын 1-ээс бол эрдэнэтүүдийг цалинтай болгоно гэж одоо цалинтай болгоно гэж яригдж байгаа. За ингэснээр бол нийгмийн даатгал нь бол цаанаас автоматар төлөгдөнө. Ингээд эрдэнэтийн тэмчнэр бол аль бие усаар бол яг ажиллангаа суралцагч буюу ажиллагч болж байгаа юм аа.